Бүгдээрээ сайн байцгаана уу? Та амьдралдаа хитрхи найрсаг, хэнийг ч гомдоодоггүй, үргэлж инэмсэглэж явдаг хүнтэй таарч байсан уу? Эсвэл хамт олонныхоо төлөө шөнө дул болтол бүхэн хатан ажилдаг, маш өндөр стандарттай удирдагчийг харж байв уу? Анхны харцаар тэд яг л төгс хүмүүс юм шиг санагддаг. Гэвч хэсэг хугацааны дараа өнөөх найрсаг хүн таны ар хударгаар муулж, ажлыг чинь далд хорлон сүйтгэж эхэлдэг. Өнөөх шаргуу дарга үнэн хэрэгтээ хамт олноо хянаж эрх мэдлээ тогтоох гэсэн даалд өвчтэй микро менежер байж болно. Яагаад хүмүүс өнгөн дээрээ нэг өөр, цаанаад ис өөр байдаг вэ? Өнөөдөр бид дэлхийн шилдэг стратегч Роберт Грини хүний мөн чанарын хуйлууд номын хамгийн сонирхолтой магадгүй таны амьдралыг оронгоор нь өөрчлөх 4-р хууль болох зан чанарын хуулийн тухай ярилцах болно. Хүн бүрийн дотор бага наснд нь бүрэлдэн тогтсон хизээч хууршгүй, ухамсаргүйгээр дахин давтагддаг зан чанар бий. Хүмүүс түүнийгээ маш гоё багны цаана нуудагч, стресстэй эгзэгтэй мөчөж жинхэнэ зан чанар нь заавал хууж гарч ирдэг гэж Роберт Грин зохиолч маань хэлжээ. Хэрв та энэ хуулийг мэддэг бол хүмүүсийн өмсөж буй багийг нэвт харж амьдралаа хордуулахаас урьдчилан сэргийлж чаднаа. Энэ видеогоор бид хүн төрөлхтний түүхийн туршид дахин давтагдсаар ирсэн харилцагт хуулийн аюултай хортой 10 хэв шинжийн тухай ярилцах болно. Таны эргэн тойронд магадгүй таны яг хажууд ийм хүн байгаа ч та анзаарахгүй байж магадгүй юм. Бид тэднийг хэрхэн таньж авах, тэдний урханд орохоос өөрийгөө яаж хамгаалахыг үзэх болно. Мөн видеоны төгсгөлд өөрийнхөө сул талыг яг л Холливуудын алдарт жүжигчин Джон Кроуфорд шиг асар том хүч чадал, амжилтын зэвсэг болгон хувиргах зан чанарын алхимийн нууцыг хуваалцах болно. Хэрв та амьдралдаа бусдад хууртаж цаг хугацаанд сэтгэл зүгээрээ хохирохыг хүсэхгүй байгаа бол энэ бүлгийг дуустал нь анхааралтай үзээрэй. 4-р хууль хүмүүсийн зан чанарын хүчийг таних. Хамтран ажиллах нөхөрлөг хүмүүсээ сонгохдоо тэдний гадаад нэр хүнд олон нийтэд харуулж буй дүр төрхөд бөөх урт. Үүний оронд тэдний дотоод зан чанарыг уншиж сурах хэрэгтэй. Хүний зан чанар нь бага наснд болон өдөр тутмын зуршлаар бүрлддэг. Энэхүү зан чанар нь тэднийг амьдралдаа ижил алдааг байнга давтаж сөрөг тойрогт унахад хүргэдэг. Хүмүүс ямар нэгэн үйлдэлийг хизээж зөвхөн нэг удаа хийдэггүй. Заавал давтдаг гэдгийг санах хэрэгтэй. Тухайн хүний зан чанарын чансааг дараах байдлаар хэмжиж болно. Тэр хүнд хэцүү нөхцөл байдлыг хэрхэн даван туулж байна? Бусаддаа дасан зохицож багаар ажиллах чадвар нь ямар байна вэ? Тэдний төвчээр болон шин зүйлд суралцах чадамж хэр байдаг вэ? Үргэлж зан чанарын хувьд хүчтэй, доктортой хүмүүсийг өөртөө татаж, хортой токсик төрлийн хүмүүсээс хол байх нь чухал юм. Өөрийнхөө зан чанарыг ч мөн гүн гүйцэд танин мэдснээр та өөрийнхөө далд зуршлуудыг эвдэж, хувь заяагаа гартаа аван өөрийнхөө боол байхаа болох боломжтой юм аа. Америкийн тэр бунтан Ховард Хьюз багадаа маш ичимхий зожиг хүү байжээ. Түүний ээж хүүгээ ямар нэгэн өвчин тосчихно гэхээс өвтлээ айж алхан бүрийг нь хянаж хэд бөөцөлж өсгөжээ. Харин ажил хэрэгч аав нь гэр бүлдээ асар их хөрөнгө үлдээсэн ч 1924 онд ээжээс нь 2 жилийн дараа л насан эцэлв. 19 настай Ховард гинэт ганцаараа үлдэж эцэг эхийнхээ асар их хөрөнгийг өвлөн авснаар түүний зан чанар 180 градус эргэж хэнийг ч сонсдоггүй тэрслүү төрөнгийн нэгэн болон хуурчээ. Тэрэг компанийн бүх хувьцааг төрөл төрөстөөсөө шууд худалдан авч тэднийг амьдралаасаа бүр мөсөн арчин хайчжээ. Ховард Лос Анжелест сууршиж кино урлаг болон эсхийн салбарт хүч үзэхээр шийдсэн байна. 1927 онд тэрээр Hells Angels хэмээх асар өндөр төсөвтэй киног эхлүүлсэн боловч өөрийнх нь ажилд хөндлөнгөөс оролцохыг дэвчихгүй найруулагчтай байнга халсаар эцэст нь өөрөө найруулагч болов. Тэрээр деталь бүрийг өөрөө хянах гэж зүтгэсээр төсвөн хэд дахин өсөж 3 нисэгчийн амь насыг авч оджээ. Кино 1930-аад онд нээлттэй хийж маш том амжилтанд хүрсэн ч санхүүгийн хувьд асар их алдагдал хүлээв. Тэрээр тухайн үедээ бүх зүйлийг ганцаараа хийх гэж оролцсон нь миний хамгийн том алдаа байлаа хэмээн даруулагтай зан гаргаж байсан ч энэ нь ердөө төр зургийн баг байв. 1942 онд Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах яам Хьюзийн эсхийн салбарт гаргасан амжилтыг үнэлж түүнийг Hughes Aircraft компанид Hercules хэмээх асар том тээврийн онгоц болон тагнуулын 100 онгоц үйлдвэрлэх 61 сая долларын цэргийн гэрээг олгожээ. Гэвч компани дотор асар том эмх замраагүй байдал үүсв.
Ховард жижиг шийдвэр бүрийг өөрөөрөө дамжуулж инженеруудын ажилд хөндлөнгөөс оролцсноос болж шилдэг мэргэжилтнүүд нь ажлаа хайжээ. Цэргийнхэн сандарч ажлыг аврахаар Чарльз Перрил хэмээх шилдэг менежерийг томилов. Ховард түүнд "Би алдаагаа ойлгосон. Бүх эрх мэдлийг чамд өгье" гэж амласан ч хэдхэн хоногийн дараа Перрилийн шийдвэр бүрийг өгөөсгөж шинжлэлийг нь нурааж эхлэв. Дарамтыг давж чадаагүй Ховард сэтгцийн хямралд орж алга болсон бөгөөд дайн тусахад нэг ч тагнуулын онгоц бэлэн болоогүй тул цэргийнхэн гэрээгээ цуцалжээ. Түүний барьсан цорын ганц авраг онгоц хэд хүнд жинтэй байснаас болж ганцхан мил нисээд дахиж хизээж хөөрөөгүй гэдэг. 1948 онд Ховард RKO Pictures хэмээх Холливуудын алдартай студийг худалдаж авчээ. Студийн удирдагч Доор Шари түүний хөндлөнгийн оролцооноос айж ажлаа өгөх гэхэд Ховард түүний гарнаас хатхан нүдрөө нь харж "Би студийн ажилд огт оролцохгүй. Чамайг зөнд нь орхино" гэж амлажээ. Гэвч хэдхэн 7 хоногийн дараа утасны дуудлагууд эхэлж жүжигчдийг өөрийн тааллаар солихыг тулгаснаар Шари ажлаа орхисон байна. Ховард Jet Pilot хэмээх киног барьж авч дахиад л бүх зүйлийг ганцаараа удирдан агаарын зураг авалтыг хэтрүүлсээр 6 жилийг үржээ. Кино бэлэн болох үед тэрэлтэд онгоцны хэсгүүд нь хоцрогдож гол дүрийн жүжигчин Жон Вэйний хэдийнэ хөгшөрсөн байв. Студ асар их алдагдлалд орж 1955 онд хувьцаа эзэмшигчдийн шаардлагаар Ховард студийг зарж кино урлагаас хөөгцөн гэдэг. 1960-ад оны эхээр Америкийн нэгдсэн улсын айрон Вьетнамын дайнд зориулж тагнуулын хөнгөн нисдэг тэрэгний тендер зарласан. Ховард асар их мөнгө хайж цэргийн дарга нарыг лоббицсноор яг 20 жилийн өмнөх шигээ тендерт шалгарч чаджээ. Тэрээр өрсөлдөгчөө дарахын тулд боломжгүй бага үн санал болгож гэрээг авч чадсан байна. Түүний төлөвлөгөө нь эхний ээлжинд алдагдал хүлээж дараагийн захиалга дээр үнэ нэмж ашгаа нөхөх явдал байв. Гэвч армийнхан эхний захиалгыг хүлээх явцдаа шалгалт хийхэд компанид ямар ч зохион байгуулалттай үйлдвэрийн шугам байхгүй, зураг төсөл нь мэргэжлэх болсон боловсон хүчний дутмаг шилтэй байв. Энэ нь 20 жилийн өмнөх тагнуулын онгоц бүтлгүүтэлтэй яг ижил нөхцөл байдал байлаа. Тэрээр өнгөрсөн хугацаанаас нэг ч сургамж аваагүй байв. Армийнхан аргаа барахтаа дараагийн том тендерийг дахин зарлаж өөр компанид гэрээг өгчээ. Үүнээс болж Ховард урьдчилж тооцсон алдагдлаа нөхөж чадалгүй явсаар 90 сая долларын санхүүгийн сүрэлд орсон гэдэг. 1976 онд Ховард Хьюз нисэж явахдаа насан эцэлж түүний цогц задлан шинжилгээ хийхэд түүний амьдралын сүүлийн 10 жилийн эмгэнэлт нууц сая ил болжээ. Амьдралынхаа туршид хамгийн жижиг зүйлийг ч өөрийн хяналтанд байлгах гэж улаар нь зүтгэдэг байсан тэр бомтон нэр сүүлийн жилүүдэд эм тариа мансууруулах бодисын хамаарал бүрэн орж бактериас айх өвчин нэг бол маас зочид буудлын битүү өрөө гаднах ертөнцөөс бүр мөсөн тусгаарлагдаж амьдарсан байжээ. Нас барах үедээ тэрээр ердөө 42 кг жинтэй байж хяналтаа алдахаас үхтлээ хайдаг байсан хүн амьдралынхаа төгсгөлд хэдхэн туслах болон гүйцэтгэх захирлуудын бүрэн иргэшээлд орж тэдний гарт компани болон өөрийн амь насыг даатгах нь үхлээ хүлээсэн нь зан чанарын далд зуршлын хамгийн том нөгөөдөл байлаа. Ховард Хьюзийн зан чанарын задлан шинжилгээ. Ховард Хьюзийн амьдралын далд хууль маш эрт түүний бага насанд зохиогдсон байв. Түүний ээж төрөлхийн түгшүүртэй ангишус нэгэн байсан бөгөөд дахин хүүхэд төрүүлэх боломжгүйгээ мэдсэний дараа хамаг айдсаа ганц хүүдээ тусгажээ. Ээж нь түүний хэтэрхий их халамжаар бөмбөгдсөн бөгөөд хаашаач гаралгүй үргэлж хажуудаа байлгадаг байв. Харин аав нь хүүдээ гэр бүлийн нэр төрийг авч явах асар өндөр хүлээлт тулгажээ. Тэд хүүгийнхэн юу өмсөх, юу идэх, хинтээ нөхөрлөхийг хүртэл бүгдийг шийддэг байв. Ховард эцэг эхээсээ бүрэн хамааралтай өссөн бөгөөд тэдний урмыг хугалахаас үхтлээ айсандаа маш дуулууртай соёлтой хүүгийн багийг өмсдөг байжээ. Үүнийг хэрэгтэй тэрээр энэхүү туйлын хамааралтай байдлаа дотроо маш ихээр үзэн яддаг байсан гин. Эцэг эх нь өөд болмогц түүний жинхэнэ зан чанар инээмсэглэл дуулууртай байдлын цанаас ил гарч ирсэн юм. Тэрээр 19 настай байхдаа л өөрийн хувь заяаг бүрэн хянах ёстой гэж үзсэн бөгөөд хэрвээ нэгэн түүний дээр байвал бага насны ядас төгшүүр нь иргэн сэргэдэг байлаа. Өвлөж авсан асар их хөрөнгө нь түүний энэхүү туйлширсан тусгаар тогтнолыг хэрэгжүүлэх хүчийг өгчээ. Түүний нисэх дуртай байсан нь үүнтэй холбоотой. Зөвхөн агаарт л жолооны ард ганцаараа байхдаа л тэрээр хяналтын дээд цэгийг мэдэрч айцаасаа ангичдаг байсан гин. Тэрээр өөрийнх нь үхэл зөвхөн өөрийнх нь шийдвэр байхыг хүсдэг байсан тул олон удаа үхэлтэй нүүр тулж байжээ. Ховардын энэ зан чанар
Холливуд болон бусад бизнестэй хэрэгжүүлсэн удирдлагын хэм маягаас нь маш тод харагддаг. Хэрэв зохиолчид, найруулагчид эсвэл гүйцэтгэх захирлууд өөрсдийн санааг дэвшүүлбэл тэр үүнийг өөрийн эрх мэдэл занал хийлж байна гэж хүлээж авдаг. Энэ нь түүний бусдаас хамааралтай, арчаагүй байсан бага насны айдсыг нь өдөөдөг байсан гэнэ. Төгшөөрөө дарахын тулд тэрээр бизнесийн хамгийн жижиг зарлалын зөв бичих дүрмийг хүртэл өөрөө шалгаж бүх зүйлийг хянах гэж улаардаг байв. Компани дотроо маш тогтворгүй бүтэц үүсгэж захирлуудыг хооронд нь өрсөлдүүлдэг байсан нь ямар ч замраагүй байдал үүссэн бүх зүйл зөвхөн надаар дамжих ёстой гэсэн далд сонирхолтой нь холбоотой байлаа. Хяналтын парадокс ба хүмүүсийн сохор толб. Энэ нь хамгийн том парадокс оршиж байв. Тэр бүх зүйлийг бүрэн хянах гэж оролдох тусмаа хяналтаа бүр илүү алддаг байна. Ганц хүн бүх зүйлийг амжуулах боломжгүй тул төсөөлөөгүй олон асуудлууд ар араасаа гарч ирдэг байв. Төслүүд нь нуурж, дарамт шахалт ирэх үед тэрээр зүгээр л талбараас алга болж эсвэл тохиромжтой цагтаа өвдөд алга болчихдог байжээ. Түүний энэхүү бүхнийг хянах гэсэн өвчин үерхэж байсан эмэгтэйчүүдэд нь хүртэл халдварлаж тэдний алхам бүрийг хувийн мөрдөгчөөр хүртэл мөрдүүлдэг байсан гэдэг. Ховард Хьюзтэй хамтран ажиллаж байсан хүмүүсийн хамгийн том алдаа нь түүний зан чанарын сул талыг нууж чадсан олон нийтийн дүр төрх буюу паблик имижэд хуурцсанд оршноо. Тэрээр өөрийгөө ухаангүй микро менежер биш, харин бие даасан Америкийн чөлөөт сэтгэгч мэтээр харуулж чадсан юм. Хамгийн аюултай нь тэр өөрийгөө тэрбум долларын эзэнт гүрнийг удирдах буй амжилттай бизнесмен ингэж харуулдаг байв. Үүний хэрэгтэй тэрээр ааваасаа асар их ашигтай ажиллагаатай багаж хэрэгслийн бизнесийг өвлөж авсан бөгөөд түүний эзэнт гүрнээс ашиг олдог байсан цорын ганц хэсэг нь Хьюзээс бүрэн хамааралгүй өөр хүмүүсийн удирдлага доор ажилладаг байсан анхны компаниуд нь л байсан байна. Харин Хьюзийн өөрийн гараар удирдсан нисэх онгоцны салбар, кино туслууд, Лас Вегас дахь зочд буудлууд нь бүгд асар их алдагдал хүлээж байсан бөгөөд тэрхүү алдагдлыг нь аавынх нь үлдээсэн компаниуд нөхдөг байжээ. Үүний хэрэгтэй Хьюз маш муу бизнесмен байсан бөгөөд түүний бүтлгүүтлийн түүх нь хинт ч ил тод байсан. Гэвч энэ бол хүн төрөлхтний зан чанарын сохор толб, blind spot юм. Бид харилцаж буй хүмүүсийн жинхэнэ зан чанарыг үнэлэхдээ маш сул байдаг. Тэдний гадаад төрх, нэр хүнд биднийг амархан соромждог. Хэрв тэд Хьюз шиг өөрийгөө гоё домог бөмбөлгөөр хүрээлүүлбэл бид үүнд нь итгэхийг хүсдэг. Тухайн хүний зан чанарыг, жишээ нь бусдад ажиллах чадвар, амлалтандаа хүрдэг эсэх, хүнд үед төвчээртэй байж чаддаг эсэх гэх мэтийг шинжихийн оронд бид тэднийг хялалцсан намтар, ухаалаг байдал, дур булаан төрхөнд нь хууртаж ажилд авдаг. Гэвч хэрв тухайн хүний зан чанарын хувьд сул дорой эсвэл эргэлзээтэй бол түүний ухаалаг байдал шиг үн цэнэгүй зүйл гэж үгүй. Бидний энэхүү сохор толбноос болж түүхэнд хяналтаа алдсан удирдагчид, микро менежер дарга нар хуурамч түншүүд үүрлэж эц төгсгөлгүй эмгэнэлт явдлууд ар араасаа давтагцаар байна. Алсын хараагаа өөрчлөн. Та ямар ч үнээр хамаагүй өөрийнхөө харах өнцгийг өөрчлөх ёстой. Хүмүүсийн гаднаа харуулж буй дүр төрх, тэдний хүрээлсэн хийсвэр томгийг үл тоонсорлож, оронд нь тэдний зан чанарыг үн рүү өнгөж сур. Үүнийг тэдний өнгөрсөнд нь гаргасан шийдвэрүүд, асуудлыг хэрхэн шийдэж ирсэн түүх, эрх мэдлийг бусдад хэрхэн шилжүүлдэг зэрэг үйлдэлүүдээс нь уншиж болно. Хүчтэй, доктортой зан чанартай хүн бол алт шиг ховор боловч юугаарч сошгүй үнэтэй юм. Тэд дасан зохицож, суралцаж, өөрийгөө хөгжүүлж чаддаг. Таны амжилт хамтран ажиллаж буй хүмүүсээс танд шууд хамаарах тул та тэдний зан чанарыг амьдралынхаа хамгийн ихэнд тавь. Ингэснээр та хэтэрхий хожимдсан үедээ тэдний зан чанарыг таньж харамсах зовлонгоос өөрийгөө аврах юм аа. Зан чанар бол хүний хувь заяа. Гераклит. Хүний байгалийн хуулиудыг таних түлхүүрүүд. Keys to Human Nature. Мянган жилийн турш хүмүүс хувь заяанд итгэж ирсэн. Бидний төрөхөд бүх амьдрал урьдчилан зурагдсан бөгөөд амжилт төлхөөдөл нь бурхны эсвэл даалт хүчний шийдвэр гэж үздэг байжээ. Харин өнөөдөр бид хувь заяагаа өөрсдөө бүтээдэг. Амьдралаа өөрсдөө хяндаг гэдэгт итгэдэг болсон. Гэвч заримдаа бидний ажил үйлс нуурж, харилцаа холбоо муудах үед өмнө нь тохиолдож байсан бүтлгүүтэл яг ижил хувилбараар дахин давтагдгийг бид анзаарч болно. Бид энэ арга барилаа өөрчлөх гэж хичээвч эцэст нь яг ижил зүйлийг хийж, яг ижил дүнд хүрдэг. Энэ үед дэлхий дээр ямар нэгэн хараал эсвэл хорон муу хүч биднийг нэгэн тойрогт төгсчихсэн мэтэл санагдана. Энэ үзэгдэл бусдын
Ялангуяа хамгийн ойр дотны хүмүүсийн үйлдэл дээр илүү тодорхой харагдана. Найзтай нь үргэлж өөрт нь огт тохирохгүй буруу хүнтэй очирч харин зөв хүнийг өөрөөсөө түлхэх нь. Хэдэн жилийн өмнө буруу хөрөнгө оруулалт хийж алдсан алдаагаа сургамж болгож чадалгүй дахиад л яг ижил тэнэглэлийг давтдаг. Үргэлж буруу цагт буруу хүнийг гондоож явсан газар бүртээ дайсагнал үүсгэдэг. Дарамт чахалтын дор үргэлж ижил хэм маягаар нуран унахдаа өөрийгөө биш бусдыг эсвэл азгуудлыг буруутгадаг. Бид эдгээр сөрөг загварууд буюу давтамжуудыг олж хардагч тухайн хүн өөрөө хизээж анзаардаггүй. Чин өөрийгөө өөрийн хяналтаас гадуурх ямар нэгэн хүчээр удирдуулж байна гэж хүлээн зөвшөөрөх нь хэтэрхий хүлээн зөвшөөрөхөд аимшигтай сэтгэл төгшин бодол юм. Үүндээ биднийг бурхан эсвэл даалт хүч биш хамаг амьдралын алдаа оноог маань хөтөлж байдаг зан чанар буюу характер маань удирдах байдаг. Характер гэдэг үг нь эртний грек хэлний сэлбэр хийх, хамгаалах хэрэгсэл гэсэн үгнээс гаралтай. Өөрөөр хэлбэл зан чанар гэдэг нь бидний ухамсаргүй төвшөнд бидний тодорхой үйлдэл хийхийг алавдаж байдаг. Бидний дотор маш гүн сэлэгдсэн тамга юм. Энэхүү зан чанар нь хоорондоо давхарлагдсан дөрвөн үндсэн давхаргаас бүрднэ. Нэгдүгээрт генетикийн удирдлага, төрөлхийн тархины холболт, дотоод хандлага. Бодомшил юм. Хамгийн гүн, хамгийн анхны давхар. Бидний тархины холболт төрөлхийн хэрхэн бүцэтлэгдснээс шалтгаалж тодорхой ааш зан, дур сонирхол руу хөдөлж болдог байна. Жишээ нь зарим хүмүүс төрөлхийн депрессэнд өртөмтгий, эсвэл интроверт, экстраверт байдаг. Психоаналитик Мелани Клайн ялах хүүхдүүдийг судлаад зарим хүүхэд өргөтөө л анхаарал халамж эд хөрөнгөнд хич шунах хандлагатай төрдөг гэж үзжээ. Мөн дайсагнал айдсын түвшинд генетиктэй холбоотой байж болно гэжээ. Хоёрдугаарт бага насны харилцааны нэгшил буюу attachment схем. Эхний 3-4 наснд бидний тархи маш уян хатан байх үед бүрлддэг. Энэ үед сэтгэл хөдлөл маш хүчтэй мэдрэгдэх тул амьдралын хамгийн гүнзгий дурсамжийн мөрүүдийг үлдээдэг байна. Антропологч Жон Боулби их хүүхдийн харилцааны хэм маягийг судлан дараах 4 үндсэн суур загварыг гаргажээ. Чөлөөтэй бие даасан. Ээж нь хүүхдийнхээ хэрэгцээ мэдрэмжинд хандаж түүнийг хамгаалахын зэрэгцээ өөрийгөө нэг эрхчлөөг олгодог. Ийм хүүхэд ирээдүйд өөртөө итгэлтэй, аюулгүй зан чанартай болно. Үл тоомсорлсон. Ээж нь хөндий хүйтэн, заримдаа дайсагнсан хандлагатай. Хүүхэд хаягдсан мэт мэдрэмж авч зөвхөн өөрийгөө л хамгаалах ёстой гэсэн тамгатай үлддэг. Тэд ирээдүйд гүн харилцаанаас цогтож хүмүүсийг өөрөөсөө түлхэж болно. Оосрлогдсон. Ээжийн анхаарал тогтворгүй. Заримдаа хит бөөцөөлж халамжлаар амьсгал боогдуулах мэт байснаа. Заримдаа өөрийнхөө асуудал айдсаас болж хүүхдээ хөндөрүүлдэг. Ийм хүүхдүүд ирээдүйд харилцаанд маш их айдас, төгшүүртэй болж хүнийг өөртөө татчихад эргээд зүхтдаг тогтворгүй зуршилтай болно. Замбраагүй. Ээж нь өөрийн дотоод эмх замраагүй байдал сэтгэл зүйн гэмтлээс болоод хүүхдүүддээ маш их зөрчилтөндөө тохио илгээж болно. Хүүхэд нь юу ч хийсэн буруутаж улмаар ирээдүйд сэтгэл зүйн маш хүнд асуудал зан чанартай болж болно. Эдгээр эхний 2 давхарга нь маш гүн учраас бид өөрийгөө маш нарийн шинжгүй бол ухамсарлан мэдэж чадахгүй. 3 дахь давхар нь зуршил туршлагын давхарга юм. Нас ахих тусам эхний 2 давхарга дээрээ үндэслэн стрессийг даван тулах, таашаалах хайх, хүмүүстэй харилцах тодорхой аргуудыг сонгодог. Эдгээр аргууд нь насан туршийн зуршил болон тогтдог байна. Бид нэгэн шийдвэр гаргахад тэр нь тархинд мэдрэлийн холбоос болон сийлэгдэнэ. Зам нь айл хэдийн тавигдсан учраас бид түүнийгээ давтахаас өөр аргагүй болно. Бидний зан чанар үнэндээ эдгээр мянган зуршлын нэгдэл юм. Хамгийн сүүлийн давхарга бол хамгаалтын баг, the social mask. Хүүхэд насны төгсгөл өсвөр наснд хүмүүс өөрийн зан чанарын сул талыг анзаарч эхлэх үед үүсдэг гин. Хэрэг тэд өөрийгөө гүн гүнзгий, дотроо аимхай, төгшүүртэй гэдгийг мэдвэл энэ нь нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх чанар биш гэдгийг ойлгож авдаг байна. Тиймээс тэд үүнийгээ дарахын тулд гаднаа хит нээлттэй, үл тоомсорлсон, эсвэл бусдыг дарамтлсан дүр эсгэж эхэлдэг гин. Энэ нь бидэнд тэдний жинхэнэ зан чанарыг танихад маш том саад болдог байна. Зан чанарын эерэг хүчтэй талууд, өгөөмөр зан, бусдыг ойлгох чадвар, дарамтанд ор төвчээртэй байх гэх мэт байнгын ухамсар дасгал сургуульд шаарддаг байна. Амьдралын явцад бид хууртаж, шархалснаар инэрэнгуй зангаа алдаж эхэлнэ. Өөрийгөө хянах чадваргүй итгэл үнэмшил нь эцэстээ ихэрхүү зан болон хуурдаг байна. Харин зан чанарын сул талууд болон дал зуршлууд нь ямар ч хүчин чармайлт шаарддаггүй учраас бидний амьдралыг маш амархан удирдах компульсив,
албадмал үйлүүдийг үүсгдэг гинэ. Тэгэхээр хүний мөн чанарыг судалдаг суралцагч нарт маань хоёр үндсэн даалгавар байдаг байх нэ. Нэгдүгээр даалгавар өөрийн зан чанарыг таньж өөрчлөх. Өөрийнхөө өнгөрсөн түүхийг ухаж амьдралд тань байнга давтагдж буй сүрэг тойргуудыг олж хар. Зан чанарын тамгыг бүр мөсөн устгах боломжгүй ч гэсэн энэ нь дэндүү гүн сийлэгдсэн мэт санагдах ч гэсэн ухамсарлаж чадвал та тэрхүү сүрэг тойргийг зогсоож сул талуудаа давуу тал болгон хувиргаж чадна. Шин зуршлуудыг зориудаар суулгаснаар та өөрийн зан чанар хувь заяагаа шинээр хэлбэржүүлж чадах юм. Хоёрдугаар даалгавар. Бусдын зан чанарыг уншиж сурах. Хамтрагч, түнш, эсвэл амьдралын ханаа сонгохдоо тэдний дур булаан төрх ухаалаг байдал, нэр хүнд, алдар нэмрээс илүү зан чанарыг нь хамгийн нэгдүгээр үнэт зүйл болгон таньж авах нь чухал юм. Хүмүүсийн үйлдэл амьдралынх нь хэм маягийг ажиглах нь амьдралын хамгийн чухал чадвар. Ингэснээр та буруу удирдагч, гуурамч түнш, хорон санаатай туслах, эсвэл амьдралыг тань хордуулах ханаа сонгож олон жилийн зовлонд унахаас өөрийгөө хамгаалж чадна. Бид яагаад хүмүүсийг танихдаа маш сул байдаг вэ? Бидний сохор толб. Хүмүүс өөрсдийн сул талыг даваа тал мэт харагдуулах оптик иллюшнтэй, оптик төөрөгдөл үүсгэхдээ маш гарсан байдаг гин. Хэд өөртөө ихтэй харагдах хүн үнэндээ их зантай, бусдыг сонсох чадваргүй байж болно. Чулуун шудраг илэн талангүй харагдах хүн үнэндээ бүдүүлэг, бусдын сэтгэл зүг боддгоо байж болно. Хэд хянуур ухаалаг харагдах хүн үнэндээ дотроо аимхай, шүүмжлээс өгтлийн хайдаг нэгэн байж болно. Мөн бид тухайн хүнийг биш, зөвхөн түүний нэр хүнд олон танигдсан хийсвэр домгийг нь л олж хардаг. Тэр бүхэн нэгэн амжилтанд хүрсэн бол түүний төрөлхийн ухаалаг сайн хүн гэж андуурч хардаг юм. Амжилттай хүмүүс дунд бусдыг ашиглаж өөрийн чадваргүй байдлаа нуусан манипулятор маш их байдаг. Түүнчлэн тодорхой шашин шүтдэг, эсвэл дэвшилтэд либерал үзэлтэй, инэрэнгөө христийн шашинтай байлаач гэсэн хүн өөрийн жинхэнэ зан чанарыг тэрхүү үзэл бодолтой чирч авчирдаг тул дотроо хүлээцгүй дарангуулагч хэвээр байх бүрэн боломжтой. Хүмүүсийг гаднах баг тэдний хүрээлсэн домгийг нэвт харах дасгал хий. Тэдний өнгөрсөн түүхэнд гаргасан шийдвэрүүд асуудлыг хэрхэн шийддэг арга барил, эрх мэдлийг бусдад хэрхэн шилжүүлж ажилдаг зэрэг бодит үйлдэлүүдийг шинж зан чанар болов хувь заяа юм. Одоо тэгэхээр бүгдээрээ зан чанарыг таних бодит тэмдгүүдийг сурж авцгаая. Хүнийг таних хамгийн найдвартай арга бол түүний цаг хугацааны явцад гаргасан бодит үйлдэлүүдийг, акшнуудыг ажиглах явдал гинэ. Хүмүүс өөрсдөө хэрхэн өөрчлөгдсөн, өнгөрсөн алдаанаас ямар их сургамж авсан тухайга юу ч гэж ярьж болно. Гэвч та анхааралтай ажиглавал тэдний амьдралын тойрогт яг ижил шийдвэр, ижил үйлдэлүүд тасралтгүй давтагддгийг олж харах болно. Энэ хуулийн хамгийн чухал дагалдах дүрэн бол хүмүүс хизээж ямар нэгэн үйлдэлийг зөвхөн ганцхан удаа хийдэггүй. Тэд тухайн үедээ ухаанаа алдчихсан байжээ. Сэтгэл хөдлөлөө барьж чадсангүй гэж өөрийгөө зөвтгөх боловч зан чанар болон зуршилтаа хөдлөгдөн яг ижил тэмдэглэлийг дараагийн боломжит үед дахин давтах болно. Тэр байтугай энэ үйлдэл нь өөрт нь туйлын хор хохиролтой байсан ч ухамсаргүй сул талдаа автан давтсаар байдаг гин. Зан чанар илчлэгддэг 5 үндсэн талбар. Хүмүүс өдөр тутмын амьдралдаа өөрийн сул талыг маш сайн нууж чаддагч дараах талбаруудад тэдний жинхэнэ зан чанар тамга шууд тодорч харагданаа. 1. Өдөр тутмын жижиг асуудлууд. Хүний зан чанарын тод тэмдгүүд маш энгийн зүйл дээр харагддаг. Хэрв хэн нэгэн өдөр тутмын жижиг даалгаврыг үргэлж хугацаанаас нь хоцроож байвал тэр том төсөл дээрч цаг алдах болно. Амьдралын үйл явдлыг таагүй байдал, жишээ нь замын төвчл, дараалал зогсох гэх мэт тэд амархан бохимдож байгаа хүн амьдралын том шуурганд шууд нуран унана. Жижиг зүйлсийг үргэлж мартдаг. Нарийн ширийн зүйлд анхаарал хандуулдаггүй хүн чухал асуудалд ч ийм хариуцлагагүй хандах болно. Дээд болон доод тушаалтны ялгаа. Тухайн хүн өөрийнхөө удирдлагад ажиллаж буй үйлчлэгээний ажилтан туслахуудтайгаа өдөр тутмын хэрхэн харилцаж байгааг ажигла. Түүний олон нийтэд үзүүлдэг соёлтой дүр төрх болон доод тушаалтнуудад гаргаж буй хандлага хоёрын хооронд зөрүү байна уу гэдгийг шинжих хэрэгтэй. 2. Стресс ба хямралын үед. Ингээвэн үед хүмүүс өөрийгөө бүрэн хянаж баг зөөж чаднаа. Харин стресс, хямрал нүүрлэх үед тархины ердийн хяналт алдагдаж дотоод аюулгүй байдал, нэр хүндээсээ айхадас, төвчээргүй байдал нь шууд гадаргуу дээр гарч ирнэ. Нөгөө талаар зарим хүмүүс хүнд нөхцөл байдалд орсон үедээ улам зэгцэрч дотоод хүчээ гаргаж ирдэг. Галын халууныг үзэхээс нааш хэн бэ гэдгийг нь бүрэн мэдэх аргагүй ч
Хямралын мөчүүдийг хизээж анхааралгүй өнгөрөөж болохгүй. 3. Эрх мэдэл ба хариуцлага. Абрахам Линкольны хэлсэн алдартай үг бий. Хэрв чи хүний зан чанарыг шалгахыг хүсвэл түүнд эрх мэдэл өг. Эрх мэдэлд хүрэх замдаа хүмүүс маш даруухан, бусдыг хүндэтгсэн, дүрм журмыг ягштал баримталдаг, дүрд тоглодог. Харин оройд нь гарч ямар нэгэн хязгаарлалтгүй болох үедээ тэд жинхэнэ төрхөө нээдэг. Хүчтэй зан чанартай хүмүүс дээр гарсан ч өмнөх өмнөд зүйлээ гээгүй, бусдыг хүндэтгсэн хэвээр үлддэг. Харин суул зан чанартай хүмүүс эрх мэдэлд хүрмэх зээл бусдыг доромжлох, өмнө нь өөрийг нь гомдоож байсан хүмүүсээс өшөө авах эрхтэй мэт аашилж эхэлдэг гэнэ. Хүмүүс нэг хүнийг хараад эрх мэдэл түүнийг өөрчилж өглөө гэж ярьдаг. Гэтэл эрх мэдэл хүнийг өөрчилдөггүй. Харин үнэндээ тэр хүн хэн бэ гэдгийг нь л илчилж өгдөг гэнэ. 4. Ханаа сонгох сонголт. Хүний амьдралын хамтрагчаа сонгож буй хэм маяг нь түүний бага насны харилцааны тамгыг, attachment схемийг шууд хэлбэрээр илэрхийлдэг гэнэ. Зарим хүмүүс өөрөөсөө залуу, ухаанаар дулмаг, эсвэл амжилт багтаа хүнийг аль баар сонгодог. Энэ нь тэдний бусдыг дарамталж хянах гэсэн даалт хүсэлтэй холбоотой. Зарим нь үргэлж бүтлгүй асуудалтай нөхцөл байдлаас хин нэгнийг аврах дүр тоглож чадах хамтрагчийг хайдаг. Энэ нь мөн л хяналтын өөр нэг даалт хэлбэр юм. Зарим нь өөрийгөө хэд бөөцөөлөх, аав эсвэл ээжийн дүрийг гүйцэтгэх хүнийг хайдаг. Тэр хүн бага насндаа хаягдхаас өглөө айдаг, сэтгэл зүйн гэмтэл авсан болов өөрөөсөө гадаад үзэмж боловсрлоор ил дутуу хүнийг албаар сонгодог гэнэ. Учир нь тэр хүн өөрийг нь хизээж хайж явахгүй гэсэн даалт баталгааг хайж буй хэрэг юм. 5. Ажлын бус цаг ба тоглоом. Спорт эсвэл энгийн тоглоомын үеэр хүмүүс өөрийн дотоод өрсөлдөх занг унтрааж чаддаггүй. Зам дээр машин барьж байхдаа ч заавал бусдын урд орж үргэлж төрүүлж алхах гэж, төрүүлж давхих гэж зүтгэдэг хүмүүс байдаг. Энэ нь тэдний дотоод гүн айдас, өөртөө итгэлгүй байдлыг илтгэдэг. Мөн тоглоомд хожигдож буй хүнийг ажиглал. Тэд хожигдлоо хүндэтгэлтэйгээр хүлээж авч чадаж байна уу? Хожигдох үедээ биеийн хилэмж нь хэрхэн өөрчлөгдөж байна? Дүрм журмыг өөртөө ашигтайгаар эргүүлэх, улгайц хорлолго хийж байна уу? Интроверт ба экстраверт зан чанарын ялгаа. Хүмүүс төрөлхийн генетикийн хувьд дараах хоёр хэв шинжид хуваагддаг бөгөөд дэлхийн ертөнцийг огт өөр өнцгөр хардаг. Экстраверт. Гадаад орчин, бусдын үнэлэмж, бусад хүмүүс миний тухай юу гэж бодож байна вэ гэдэгт асуулт удирдан чиглүүлнэ. Олон нийтийн дунд алдартай эсвэл өөрийнх нь хүндэлдэг нөлөө бүхий хүний санааг дагах хандлагатай байдаг. Дуу шугам олон хүний бөгнөрөл, шин соргог мэдрэмж трендүүдээс ирч хүч авдаг. Өөрийгөө болон хийсэн зүйлээ бусдад сурталчлах, харуулах дуртай. Агаарлын төвөөс холдох, ганцаардахаас айдаг хүмүүс гин. Харин интроверт нь дотоод ертөнц өөрийн үзэл бодол мэдрэмж, бодлоо өөрөө системчилж, аналжуулах дуртай. Бусдын нөлөөг үл харгалзан өөрийн дотоод шалгуураар асуудалд ханддаг. Олон хүний дунд орохоор амархан ядарч, ганцаараа эсвэл 1-2 дотны найзтайгаа байж ирч хүчээс илтдэг. Хийсэн зүйлээ өөрөө борлогдох ёстой гэж үздэг, өөрийгөө сурталчлахыг таагүй гэж үздэг. Олон хүнтэй газарт төөрөлдсөн мэт ганцаардаж, анхаарлын төвд орохоос тухгүйддаг гин. Интроверт ба экстраверт хүмүүс бие биенээ төрөлхийн ойлгодгүй. Экстравертад интроверт хүн уйдгартай зөрүүд, нийгэмших дургуй мэт санагддаг бол интровертад экстраверт хүн өнгөцгөн докторгүй, бусдын ам харагч мэт харагддаг. Хамтран ажиллахдаа өөрийн үнцгийг бусдад тулгаж болохгүй гинэ. Амьдралд хамгийн чухал хэмжүүр бол тухайн хүний зан чанарын чадал буюу strength of character юм. Энэ нь гадны сүржигнэх эсвэл төрөнгийн ажиллах үйлдэл биш, харин дотоод сэтгэлийн хатуужил, уян хатан чанараар илэрдэг хүчтэй зан чанар. Сайн зан чанар металл шиг ачааллын дор гул дээж нугарч чадахч үндсэн хэлбэрээ хизээж алддаггүй, хизээж хуурдаггүй гин. Өөрийн үн цэнийг мэдэрдэг тул шүүмжлэлийг эрүүлэр хүлээн авч алдаанаасаа суралцаж чаддаг. Зорилгодоо тууштай эхлүүлсэн ажлаа заавал дуусгадаг. Тодорхойгүй эмх замраагүй байдалд ч 50 байдлаа хадгалж амсандаа хүрдэг. Багийнхаа нийтлэг эрх ашигын төлөө өөрийн хувийн сонирхлыг хойш тавьж чаддаг. Хүнд итгэн ажлаа бас өгч хувааж хийж чаддаг хүмүүс байдаг бахан. Харин зохиолч маань сул зан чанарыг юу гэж нэрлсэн бэ гэвэл нөхцөл байдалд маш амархан дарагддаг тул тэдэнд найдах аргагүй гэж хэлжээ. Бусдаас суралцаж чаддаггүй. Учир нь суралцах үйл явцыг өөрийг нь шүүмжилж байна. Эсвэл энэ надаас илүү дээр гарах гад байна гэж айж хүлээж авдаг гин. Таны зааварчилгааг сонсож байгаа мэт толгойд огсон байсан ч эцэст нь яг л өөрийнхөөрөө эсвэл буруугаар хийж хан мөрөгдөг гин. Асуудал үүсгэхэд маш гулгамтгай хариуцлагаас болтдог. Хүмүүсийг шалгах бодит тест сорилууд
гэж дараа нь зохиолч маань санал болгожээ. Хэрв та хамтран ажиллах хүн түнш эсвэл ханыхаа зан чанарыг таних хүсвэл дараах энгийн аргуудаар сорж болно гэсэн байна. Нэгдүгээр, энгийн хошигнол хийгээд үз. Өөртөө итгэлтэй байгаад байдлыг нь шалгана. Тухайн хүний хязгаар гин хоргүй хөнгөн хошигнол хийж үз. Хүчтэй зан чанартай хүн үүнийг энийгээ дөнгөрөөж чаддаг бол сул зан чанартай хүний нүдэнд хорсол, уур хилэн шууд гялс хийж харагдана гин шүү. Хоёрдугаарт нь нууц эсвэл цуу яраа хуваалцаад үз. Итгэл даах чадварыг шалгана. Түүнд ямар нэгэн чухал мэдээлэл эсвэл явган яриаг хүнд хэлж болохгүй шүү гэж итгээд хэлээд үз. Тэр мэдээллийг бусдад хэрэг хурдан түгээж цацаж байгааг нь ажигла. Мөн таны санааг өөрийнх мэтээр баглаж бусдад танилцуулж байгаа эсхийг анзаараарай. Гуравт нь шууд шүүмжлээд үз. Өсөх сэтгэлгээг шалга. Түүний хийсэн ажилд шууд тодорхой шүүмжлэл өгөөд үз. Тэр үүнийг дотроо тусгаж аваад сайжрахыг хичээж байна уу? Эсвэл шууд дайсагнаж гомдлож эхэлж байна уу? Дөрөвт нь чөлөөт даалгавар өгөөд үз. Цаг төлөвлөлт, хариуцлагыг шалгах шалгалт. Түүн тодорхой чиглэл, хяналт багтай чөлөөт даалгавар өгөөд цагаа хэрхэн зохицуулж байгааг, бодлоо хэрхэн зэгцэлж байгааг нь холоос ажиглаарай гэж зөвлөсөн байна. Чухал санамж. Сул зан чанар нь тухайн хүний эзэмшсэн бүх сайн чанаруудыг өндөр оюухан, авьяас боловсрал гих мэтийг шууд өгөө хийдэг гэнэ. Маш ухаалаг мөртлөө сул зан чанартай хүн сайн санаа гаргаж, болгоч дарамтан дор нурж, шүүмжлэлт авахгүй зөвхөн өөрийн ашиг сонирхлыг нэгдүгээр тавьснаар багийг эргээгээ задлах аюултай байдаг гэнэ. Тиймээс ухаалаг дур булаан мөртлөө сул зан чанартай хүний оронд магадгүй арай бага чадвартайч хүчтэй зан чанартай хүнийг сонгох нь урт хугацаанд хамгийн зөв хөрөнгө оруулалт болдгоо гэж зохиолч маань зөвлөжээ. За одоо бүгдээрээ зохиолчийн маань бидэнд анхааруулсан 10 төрлийн токсик буюу хортой зан чанартай хүмүүсийн жагсаалтыг нэг нэгээр нь харж үзцгээе. Хүн бүрийн зан чанар хурууны хийшиг давтагдчихгүй боловч түүхийн явцад байнга давтагддаг харилцаат хамгийн төвөгтэй хортой хэв шинжүүд гэж байдаг байна. Холоос л танигддаг илэрхий луурчин эсвэл хорон санаатнуудаас эдгээр нь ялгаатай байна. Хэв шинжүүд өөрсдийн сул талыг эерэг, сайхан чанар мэтээр баглаж харуулдаг тул танихад маш хэцүү. Таних үед аль хэдийн хожимдсан байдгаараа ялгаатай юм. Тэднийг таних өөрийгөө хамгаалах цорын ганц зэвсэг бол урьдчилан мэдэж, шинж тэмдгүүдийг эрт анзаарч тэднээс зайгаа барих явдал гин. Нэгдүгээр хэд төгс төвлөржүүлэгч, the hyper perfectionist. Тэдний маш шаргуу ажиллаж буй байдал, өндөр стандарт гаргаж буй бүтээгдэхүүндээ үнэнч байгаа нь таныг соромзон мэт татаж болно. Тэд хамгийн доод тушаалын ажилтнаас ч илүү олон цагаар ажил хийж сууна. Ажилдаа сэтгэл гаргаагүй хүмүүс рүү хашгичиж уурсгүйд нь та ажлаа сайн хийх гэсэндээ л тэр байх даа гэж зөвтгөж болох юм. Гэхдээ бодит байдал дээр тэд хүнд ч ажлаа даатгаж чаддаггүй бүх зүйлийг өөрөө гардан хянах ёстой мэтээр айшилдаг байна. Энэ нь өндөр стандартын тухай биш. Ердөө хяналт эрх мэдлийн даалт шунал юм. Тэдний удирдсан багт үргэлж эмх замраагүй байдал, зөвхөн эрх мэдэлтэй хүнд долгонох гэсэн багийн гишүүдийн хандлагыг үүсгэж, багийн уур амьсгалыг өөрчилж болдог гэнэ. Тэд хэн нэгнээс хамааралтай болохоос үхтлээ айдаг. Тэднийг хараагүй үед бусдын залхуурж, хорлож байна гэж байнга харддаг гинэ. Амжилтанд хүрэх боловч удалгүй өөрөө туйлдаж, burn out хийж, маш том бүтлгүүтлэр дуустдаг. Таныг юу ч хийсэн тэдний сэтгэлд хүрэхгүй бөгөөд таныг өөрийн айдсын дарамтаараа алгуур мүлжиж дуусгаж чаднаа гэж. Хоёрт нь буултгүй тэмцэгч, the relentless rebel. Эхний харцаар тэд маш сонирхолтой, эрч хүчтэй мэт харагдана. Тэд дарга нарыг үзен ядаж, сул дорой хүмүүсийг өмгөөлдөг. Энэ нь бидний доторх дүрм журам баригдахгүй гэсэн өсвөр насны бодол, тослого, татах сэтгэлгээг өдөөдөг гинэ. Тэд хурц, егөөтэй хошигндог бөгөөд үүнийгээ үнэн төрөх гэж бусдад тайлбарладаг байна. Гэхдээ бодит байдал дээр тэд бусдаас дээр гэдгийг мэдрэхийн тулд байнга ийм үйлдэл хийдэг бөгөөд үүнийгээ хянах чадваргүй. Тэд ямар ч шүүмжлэлийг хүлээж авч чаддаггүй. Чин шүүмжлэл тэдэнд эрх мэдэлтний дарамт шиг санагддаг байна. Бүх зүйл зөвхөн тэдний дүрмээр байх ёстой. Хэрв та тэднийг эсэргүүцвэл таныг дарангуулагч болгон хуургаж, хоржоонтой хошигныхлынхон бай болгож чадна гинэ. Бага наснд нь аав нь эсвэл нөлөө бүхий хүн итгэлийг нь алдснаас болж эрх мэдэлтэй бүхнийг үзен ядах тамхтай болсон байж магадгүй. Тэд өнгөрсөн түүхэндээ бүх хүнтэй маш муухайгаар доромжилж харилцаагаа тасалсан байдаг. Тэд насан туршдаа өсвөр насндаа түгжигдсэн юм шиг байдаг тул тэдэнтэй хамтрах нь уур уцаартай өсвөр насны хүүхдтэй тэмцэлдэхтэй л яг ижилхэн гин.
3. Эмзэглэгч the personalizer. Маш мэдрэмтгий, бодлогошронгүй, ухаалаг харагддаг тул та тэдэнд туслахыг хүснэ. Хамтран ажиллахад маш таатай хүн шиг эхэндээ харагдана. Гэвч бодит байдал дээр тэдний мэдрэмтгий чанар зөвхөн нэг чиглэл, өөрийнх нь дотгошоол чиглэсэн байдаг юм. Тэд бусдын хэлсэн жижиг үгийгч өөрийнхөө эсрэг чиглэсэн хувийн дайралт гэж хүлээж аваад олон хоногоор дотроо ургуулan боддог. Тэд үргэлж бусдыг өөрт нь дутуу анхаарал тавьж, дутуу хүндэлж байна гэж харддаг тул эцэст нь хүмүүсийг өөрөөсөө дэлгэж, нүүрэнд нь үргэлж гомдлын туяа тодорсон байдаг юм. Бага насандаа эцэг эхээсээ хайр анхаарал, эд материалын хувьд үргэлж дутуу гуцуу байсан мэдрэмж авсан гин. Нас ахих тусам амьдрал түнд тэрхүү дутуу байдлыг нь байнга сануулж байгаа мэт санагдана. Бүх хүнтэй муудалцсан түүхтэй мөртлөө үргэлж өөрийгөө хохирогч мэтээр үзнэ. Тэд маш өсөрхөө бөгөөд хизээ нэгэн цагт таныг заавал ямар нэгэн буруу зүйл буруутгаж, гин буруугийн мэдрэмж танд төрүүлэх болно. 4. Драмын соронц the drama magnet. Тэд гайхалтай ирч хүчтэй, сонирхолтой түүхүүд ярьдаг тул тэдэнтэй хамт байхад маш хөвгөлтэй байдаг юм. Харин тэрхүү драма нь муухайгаар ирэх хүртэл шүү дээ. Бодит байдал дээр тэд амьдралын ямар ч хэрүүл тэмцэл, сөргөлдөөн дунд амьдарч байгаа мэт байдаг ба үргэлж өөрийгөө хохирогч болгож харуулдаг. Тэдний гол зорилго бол таныг өөрийнхөө тэрхүү хэрүүл рүү татан оруулж, хумсаа шигтгэх явдал гин. Хэрв та тэднээс зайгаа барих гэж оролдвол тэд танд маш их гин буруугийн мэдрэмж төрүүлнэ. Бага насандаа эцэг эхийнхээ хайр, анхаарлыг татах цорын ганц арга нь маш том асуудал, зовлон үүсгэж тэдний сэтгэл зүйн хувьд өөртөө оосорлох явдал байдгийг сурчсан хүмүүс гинэ. Тэдний амьдрал тасралтгүй үргэлжлэх хямрал дунд өрнөн. Тэдний өнгөрсөн түүхийг ухаж хэрвээ ийм хэм маяг анзаарагдвал шууд зүхтах хэрэгтэй гэж зохиолч маань сануулсан байна. 5. Том амлагч the big talker. Тэдний гайхалтай санаанууд, төлөвлөж буй том төслүүд нь таныг бишрүүлнэ. Тэдэнд тусламж, хөрөнгө оруулагч хэрэгтэй байгааг та сонсоод тэднийг дэмжихийг хүсдэг. Гэвч бодит байдал дээр тэд аюултай хүмүүс биш ч таны алтан цагийг маш их хүрнэ. Тэд нэг талаас нэр хүнд эрх мэдэл дуртай боловч нөгөө талаас тэрхүү санаагаа бодит ажил хэрэг болгох хөдөлмөр хариуцлагаас хөтлөө яадаг юм. Таныг бүх зүйлээр дэмжин тавиад ороод ирэнгүүт тэд их сүүлчийн мөчид ямар нэг шалтак хилээд л болцчихдаг. Тэд амьдралдаа юуг ч эхнээс нь дуустал хийж дуусгаагүй байдаг. Бага наснд нь эцэг эхийн докторгүй аштай, өчүүхэн алдаа гарахад нь шууд шийтэгдэг байсан тул тэд амьдралдаа шүүмжлэл үнэлгээнд өртөж болох бүх бодит нөхцөл байдлаас цухтахыг хичээдэг юм. Тэд өөрсдийн бүтлгүүдлийг нийгэм, азгуудл эсвэл бусад хүмүүс рүү чигтэг. Эсвэл өөрийнх нь бүрхэг санааг амьдрал дээр хэрэгжүүлж хамаг хүнд хөдөлмөрийг нь хийх тэнэг нэгнийг хайж байдаг ба хэрвээ ажил нурвал хариуцлагыг тэр хүнд өөрүүлээд зогтчихдаг хэм маягтай хүмүүс байх нь. 6. Сексуалжуулагч the sexualizer. Тэд маш чөлөөтэй сексуал эрч хүчээр дүүрэн харагдаг. Ажил болон хувийн амьдралын заагийг бүдгрүүлж хүмүүстэй харилцахдаа энэ эрч хүчийг ашигладаг бөгөөд та үүнийг маш эрүүл нээлттэй зам гэж андуурч болдог гинэ. Гэвч бодит байдал дээр тэд бүх харилцааг сексуал өнцгөр хардаг ба энэ тэдний өөрийгөө үнэлэх үнэлэмжийн цорын ганц баталгаа болдог гинэ. Залуу байхдаа тэд хүмүүсийг өөрийн мэргэшээлд оруулж дур булаан амьдарч чадахч нас ахих тусам энэ чадвар нь буурахад маш гүн депрессэнд ордог гинэ. Хэрэг тэд удирдах тушаалд очвол өөрийн эрх мэдлийг ашиглан хүсснээ авдаг бөгөөд нас ахих тусам тэдний энэ үйлдэл улам аимшигтай, мөн өрөвдөлтэй харагдаж болно. Бага насандаа ямар нэгэн байдлаар бэлгийн болон сэтгэл зүйн дарамт хүчрхийлэл, магадгүй эцэг эхийн зүгээс сохисгүй хараа, эсвэл хүрэлт гэх мэт өртөж байсан сэтгэл зүйн гүн гэмтэлтэй хүмүүс байж болно. Тэднийг та аварч чадахгүй, зөвхөн өөрийгөө хамгаалаарай гэсэн байна. 7-р эрхлүүлж өссөн ханхуу гүнж the pampered prince and princess. Тэд яг л язгууртан мэд ихэмсэг, тайван, бусдаас илүү гэдэгтээ бүрэн итгэсэн төрхөөрөө таныг татаж магадгүй. Өөртөө итгэлтэй, хүнтэй уулзах нь таатай санагдаж, та ухамсаргүйгээр тэдэнд тусалж, цалингүйгээр илүү цагаар ажиллаж өгч байгаагаа ч анзаарахгүй өнгөрч магадгүй юм. Гэвч бодит байдал дээр тэд бусдаар өөрийгөө бөөцөлүүлэх, халамжлуулах тал дээр гарчсан маструуд юм. Хэрвээ тэдний хүссэн зүйл бүтэхгүй бол яг л нялх хүүхэд уруулаа хонжуулж, уурлаж, уцаарлаж, уйлж эхэлж магадгүй. Тэд насанд хүрэгчдийн амьдралын хатуу хөтөг даах чадваргүй тул бусдыг манипуляцдаж, халамжлагчийн дүр тоглох хэн нэгнийг олж чаддаг ба эсвэл өөрсдөө арх тамхинд живж өөрийгөө тайвшруулдаг гэнэ. Бага наснд нь эцэг эхийн тэднийг бүх зүйлээс хаазайлж, дураар нь дургуулж өсгсөн тул тэдний амьдралын цорын ганц туйл нь тэрхүү алдагдсан диваажин буюу
эрхлэлтийг ирээдүйд хаах явдал байдаг гин. Гэвч эдгээр хүмүүс өөрт нь ямар ч шаардлагагүй, өргөгүй, анхаарал халамж тавих албагүй хүмүүсээс хүртэл тийм зүйлийг нэгтгээрэй. Амьдралд ирээдүйд өөрт нь хэл хязгаар тогтоосон бүх хүнийг дайсан мэтээр, аюул мэтээр хардаг муу зуршилтай байх нэ. 8-т нь баг зүүсэн намлаг, the pleaser. Та амьдралдаа түн шиг ийм найрсаг, тосрохог, ээлдэг хүнтэй уулзаж байгаагүй мэт санагдана. Гэвч алуурхан танд ямар нэгэн сэжиг төрж эхэлнэ. Тэд амлсан цагтаа ирэхгүй. Ажлаа ханх хийн, бодолгүй тэд таныг араар тань муулж, ажлыг тань хорлон баллаж байгааг та олж мэднэ. Тэд бол маш аюултай. Бөгөөд тэдний ээлдэг зан нь бусдыг хайрласандаа биш юм аа. Ердөө л хамгаалах баг юм. Тэд маш мэргэжлийн гаршсан худалчид байдаг юм. Тэд тэрхүү ээлдэг дүр тоглохоос өөрсдөө дотроо маш их цохолдож өсөрхөж явдаг гинэ. Гэхдээ удирдах буй эсвэл дагаж буй хүний араар нь хутгалах, хорлох даалт хүсэлтэй байдаг гин шүү. Бага наснд нь эцэг их нь маш хатуу, алхам бүрийг шийддэг байсан тул инээсэглэл болон даруй төрхөөр тэдний уур хилэнгээс зугтаж сурсан байна. Эрдийн хэмжээнээс хэтэрсэн тийм л ээлдэг зан зусралт гаргаж буй хүмүүсээс үргэлж сэргийлээрэй. Тэд хамгийн хамгаалтгүй үед таны араас тань хутгалах болно. 9. Аврагч the savior. Таны хүнд хэцүү байдал байх үед гарч ирээд унших ном, хэрэглэх стратеги, идэх хоолны дэглэмийг тань хүртэл зааж таныг аврах гэж зүтгэх бөгөөд эхэндээ энэ нь маш сайхан санагдана. Гэвч та өөрийн бие даасан байдлаа хамгаалж өөрийнхөө хийх гэж оролдох мөчид бүх зүйл өөрчлөгдөнө. Тэд таныг бие даасан хөл дээрээ зогсохыг хизээж зөвшөөрөхгүй. Тэдний гол зорилго бол таныг өөрийн хяналтанд байлгах явдал гинэ. Тэд хүмүүсийг аврагчийн дүрээр өөртөө хамааралтай болгож тэндээсээ эрх мэдлийн таашаал авдаг байна. Бага насндаа тэд өөрсдөө эцэг эхийн эсвэл ах дүүсийн халамжлагч нь болохоос өөр аргагүй нөхцөл өссөн хүмүүс байдаг гинэ. Ээж нь өөрийнхөө хэрэгцээг гэр бүлийн төвд тавьдаг байсан тул хүүхэд хайраар дутаж түүнийгээ бусдыг халамжлах замаар нөхөх дадал зуршилтай болсон байна. Тэдэнд өөрийгөө л авар гэж хэлээд өөрийн бие даасан байдлаа баталгаажуул гэжээ. 10-т нь хуурамч намлагч, the easy moralizer. Тэд нийгмийг шударга бус байдлын эсрэг маш цоглог уран илтгэж бусдыг урайлдаг тул та тэднийг дагалдагч болно. Гэвч удалгүй тэдний тэрхүү ариун дүрийн цаадах ан цав харагдаж эхлэн гişүү. Тэд гэртээ ханаа дарамтлагдаг, ажилчдаа дээрэнгүй ханддаг. Эсвэл нууц амьдрал бузар зуршилтай байхыг нь та олж харнаа. Тэдний хувьд амьдрал галдын шугам гэж байхгүй. Хүмүүс зөвхөн сайн эсвэл муу гэж хуваагдана. Тэд үнэндээ хүний наад захын сул талыг хүлээн зөвшөөрч чаддаггүй хэрнээ. Хүний байгалийн хуультай дайн зарласан хүмүүс гин. Тэдний энэхүү ёс зүйн ямар ч золиос шаарддаггүй. Зөвхөн гой сайхан үгсээр батлагдсан зуршил бөгөөд тэд орчин үеийн улс төрийн зөв байдал гэх мэтэд маш сайн цэцгэлж чаддаг хүмүүс гин. Бага насндаа өөрийнхөө төрөлхийн хүсэл сонирхол таашаал хайх мэдрэмжээсээ болоод маш их шийтгүүлж гин буруугийн мэдрэмж авсан хүмүүс байна. Тиймээс тэд өөрсдийнхөө дотор сөрөг чанаруудыг бусад руу төсөөлөн прожект тусгал хийж бусдыг шүүмжлэх замаар өөрийгөө зөвтгөдөг. Тэд бусдыг ад жаргалтай байхыг харж чаддаггүй хүмүүс гин. Тэд өөрсдийн жигшин зүгтэг тэр зүйлдээ даалт ухамсартай маш их татагддаг тул үргэлж нууц харанхуй амьдралтай байдаг. Хэрв та тэдэнд хэтэрхий ойртвол хизээ нэгэн цаг та тэдний ариусгах шүүхийн гол бай болж хувирнаа. Тэгэхээр таны харж буй тэр нарийн стандартай шаргуу хөдөлмөрч хүн үнэндээ хит төгс төвлөржүүлэгч хүн байх боломжтой юм байна. Тэд бусдад итгэх айдас микро менежментийг үргэлж хийж явдгаараа өөрсдийгөө давхар хорлож байдаг. Түүнд ажил хэрэгт нь бүү хутгал хол бай гэсэн байна. Бүтлэхүү тэмцэгч хүн эрхчлөө шудраг үнэн төрхөөрөө хүмүүсийг манлайлж чадахч өсвөр насны зөрүүдлэл шүүмжлэлт авахгүй муу талаа харуулдаг учраас түүний босогч дүрд бүү хуртаарай гэсэн байна. Нарийн мэдрэмжтэй ухаалаг хүн үйт боловч дотроо эмзэглэгч тэр хүнийг хэд хуваагчсэн гомдол өсөрхлөөс нь хамгаалахын тулд санамсаргүй ч гэсэн түүнийг бүү гомдоогоорой гэсэн байна. Драмын соронц ихтэй хүнд ирч хүчтэй сонирхолтой амьдралтай мэд харагдаж болох ч анхаарал татах гэсэн хийрхэл хохирогчийн дүртэй тул түүний хэрүүл рүү бүү татагдан ор. Амлагч буюу агуу том санаа төслүүд хэрэгжүүлж чаддаг хүн хэрнээ хариуцлагаас айх айдас тууштай бус зангаас нь яриаг нь сонсоод баяс гэхдээ хамтарч ажиллах болохгүй гэж зохиолч маань зөвлөжээ.
Баг зүүсэн намлаг хүн хит ээлдэг тусархаг мэт харагдавч дотоод хорсол пассив агрессив дайралт ихтэй байдаг тул түүнээс хамгаалахын тулд түүний цусралтанд хамгаалалтаа бүү солруул хүмүүсийн хэлж буй сайхан үгс өмсөж буй гаднах багийг нь биш харин тэдний өнгөрсөн түүхэнд дахин давтагдаж буй тэрхүү үйлдэлийн хэм маяг паттернсыг уншиж сурах нь бидний хамгийн том чухал зорилго юм. Хортой хүмүүсийг өөрчлөх гэж оролдох нь цаг хугацааны гарц бөгөөд хамгийн зөв сонголт бол тэднийг таньсан даруйда амьдралаасаа холдуулах явдал юм гэжээ. Энэхүү хууль маш хатуу бөгөөд хууршгүй. Бидэнд айл хэдийн өгөгдсөн тогтсон зан чанар гэж бий. Энэ нь бидний ухамсарт амьдралаас хамаагүй өмнө бага наснд бүрэлдэн тогтсон байдаг. Нас ахах тусам тархин тодорхой нейродын замууд үүсэж бид ухамсаргүйгээр нэг л алдаа, нэг л шийдвэр, нэг л стратегийг амьдралдаа дахин давтсаар байна. Энэ хуулийн өмнө хүн хоёр замын аль нэгийг сонгож болно гэж зохиолч маань зөвлөжээ. Нэгдүгээрх зам нь үгүйсгэл ба тэнэглэл ignorance and denial. Бага насны тамга амьдралынхаа давтагдаж буй хэв маяг бүтлгүүтлийн анзаардаггүй. Өөрийгөө хүснээрээ өөрчилж хэн нэгэн алдартан эсвэл амжилттай хүнийг яг тав дуурайж чадна гэж төсөөлдөг. Гэвч үүний үр дагавар нь өөрийн зан чанартай зөрчилдөж байгалийн өгөгдлийнхөө эсрэг зүтгэснээр байнга нуран ундаг. Арх тоглоо мансууруулах бодисоор дамжуулан энэ дотоод шарах шоронгоос зугтахыг оролдох тусам хуучин зуршил хортой хэм маяг нь улам бат бөх суудаг гин. Жишээ нь Ховард Хьюз. Тэр өөрийгөө агуу бизнесмен удирдагч гэж харж байсан ч бодит зан чанар нь хүмүүсийг удирдахдаа маш муу. Харин техник онгоцны инженерчлэлтэй гойд сайн байсан байна. Хэрв тэр үүнийгээ хүлээн зөвшөөрөөд өдөр тутмын удирдлагаа өөр хүн даатгсан бол амжилт нь илүү бат бөх байх байлаа. Тэр өөрийн зан чанарын эсрэг зүтгэсээр хуйлдан амьдрал нь эмгэнлэлээр дууссан байна. Хоёр дахь зам өөрийгөө таних ба дарах. The superior character. Өөрийгөө маш нарийн хатуу боддоор өөрлөгөө өнгөж шинжих. Introvert уу, extrovert уу? Дотоод сэтгэлийг нь айцаас үүдэлтэй эмзэглэл удирдах байна уу? Эсвэл уур хилэн удирдах байна уу? Эцэг эхтэйгээ ямар харилцаатай байсан бэ? Өөрийнхөө давуу тал болон ямар нөхцөлд хамгийн их алддаг хязгаарлалтуудаа олж харах чадвартай хүмүүсийг энэ төрөлд багтаана. Үүний үр дагавар тэр зан чанарынхаа боол байхаа болно. Алдаа руугаа гулсаж орох үедээ өөрийгөө барьж авч ухарч чаддаг. Ухамсарлаж чаддаг. Хүч хүрхгүй зүйл рүүгээ зүтгэхээ болж өөрийн зан чанар тохирсон карьер, амьдралын замыг сонгох явдал юм. Зан чанарын алхим, сул талыг хүч чадал болгох нь. Өөрийн зан чанарыг дутагдaltaй, сул талтай гэж голд суугдах биш юм аа. Харин түүнийг хэлбэрт оруулж болох шавар гэж харах хэрэгтэй гэж зохиолч мань зөвлөжээ. Үүний тод жишээ бол алдарт жүжигчин Джон Кроуфорд юм. Тэрээр эцэгтэй хаягдсан, ядууруулд дунд өссөн, ээжтэй байнга зодуулдаг, араар тавилт гомдлоор дүүрэн байх насыг туулсан гин. Тэр Холливуудад ирэхдээ өөрийнхөө сул талыг маш сайн мэдэж байв. Тэр хит эмзэг, ургалж хайраа дутдаг, эцэг шигээ нөлөө бүхний хүнийг хайдаг, өөрийг нь хайрлахыг хүлээдэг нэгэн байсан гин. Тэрээр үүнийг нуулгүйгээр карьерийнхаа багаан болгон хуургажээ. Өөрийн дотоод гуниг гомдлоо дөрүүдгээ шингээж үзэгчдийг уйлуулж чадсан. Камерын дуран руу хайр гуусан харцаар шигтэж үзэгчдийг өөртөө татсан. Найруулагчдыг эцэг шигээ хүндэлж тэдний уур амьсгалыг үг хэлхээс өмнө мэдэрдэг маш нарын антентэй хит эмзэг чанараа хөгжүүлж тэдний хүснээр тоглож чаддаг. Мөн зөв асуултыг тавьж тэднийг татдаг болсон гин. Үр дүнд нь 40 гаруй жил Холливуудын оргилд үлдэж чадсан хүн юм гинэ. Гуравт нь таны хортой хэв шинжийг хүч болгон хуургах нь. Та өөрийн дотоод хортой эсвэл сул талыг олж харсан бол түүнийг дараах байдлаар чиглүүлж сураарай гэж зохиолч маань зөвлөсөн нь энэ хуулийн хамгийн оргил хэсэг юм аа. Хэрвээ та хит төгс төвлөржүүлэгч hyper perfectionist зантай болов хүмүүсийг хянах, микро менежмент хийх, баг хамт олоноо туйлдуулах зан чанартай бол эрчим хүчээ зөвхөн ажилдаа чиглүүл нарийн деталь өндөр стандартыг бүтээгдэхүүний чанарт шингээж сураарай гэсэн байна. Хэрвээ та баг зүүсэн намлаг pleaser болов хүмүүс таалагдах гэж хуурамчаар инээх, цаагаараа хорсож, пассив агрессив хийж, дайралт хийдэг чанартай бол үүнийг ухамсарлан хянаж, жинхэнэ нийгмийн харилцааны урлаг, сэтгэл татам чадвар болгон хуургаарай гэсэн байна. Хэрвээ та бусдын үгийг өөр дээрээ тусаж, гомдож, дотроо өсөрхөж, харилцаагаа нураадаг эмзэглэгч төрлийн хүн бол тэрхүү мэдрэмж чадвараа дотгошоо биш, гадагшаа чиглүүлж, идэвхтэй эмпати,
сургалтыг ойлгох чадвараа ашиглан болгон хувиргах хэрэгтэй гэжээ. Дүрм журм барьдаггүй гэж хүмүүсийг доромжлох, байнга хэрүүл үүсгэж өөрийгөө тусгаарладаг, тослог гаргаж ребел төрлийн хүн болон уламжлалт сэтгэлгээнээс татгалздаг чадвараа ашиглан инновац, шин санаа бүтээл ажил чиглүүлэх хэрэгтэй гэжээ. Хүн амьдралдаа ямар нэгэн буруу үйлдэлийг ердөө ганцхан удаа гаргаад дахин хизээж тавтахгүй байж чадна гэж бодох нь асар том эндүрэл юм аа. Бидний өнөөдөр гаргасан ганцхан шийдвэр, хийсэн ганц үйлдэл бол бид дараагийн удаа яг юу хийх вэ гэдгээ урьдчилан хийлж буй зүүн совингийн хувиршгүй тэмдэг юм аа. Учир нь энэ бол цаг нь тулгаар өөрийгөө автоматар шууд тавтаг хүний дотоод сэтгэл зүйн хариу үйлдэл юм гэжээ. Энэ нь яг л Карл Юнгийнхаар бидний сүүдэр юм. Юнгийн хэлснээр бидний дотор хүлийн зөвшөөрөхийг хүсдэггүй нийгмээс нууж дараад өнгөрсөн тэрхүү харанхуй, эмзэг, тэрслүү, сул талууд бол бидний сүүдэр гэжээ. Бид сүүдрээ өгөөсгөж би тийм хүн биш гэж баг өмсөх тусам өнөөх сүүдэр маань бидний амьдралыг 70% тавилан мэтээр удирдан сүрүүлсэн байдаг. Та далд ухамсараатай байгаа зүйлээ ухамсарлаж гаргаж ирэх хүртэл тэр зүйл чинь таны амьдралыг удирдан чиглүүлэн дэх бөгөөд та түүнийг хувь тавилан гэж нэрлэх болно гэж Юнг хэлсэн байдгийг санаарай. Тэрээр мөн би зөв байхаас илүү бүрэн бүтэн байхыг сонгох болно гэж хэлсэн байдаг. Бүрэн бүтэн байдал гэдэг нь өөрийнхөө сайн талыг мөн сүүдэртэй талаач хүлээн зөвшөөрч түүнийгээ Роберт Гринийн хэлснээр зан чанарын алхим болгож сул талаа давуу тал болгон ашиглах нь бидний суралцах ёстой зүйл байх нь өөрийнхөө сүүдрээс, өөрийнхөө алдаанаас бөө зогт харин түүний жинхэнэ хүч чадлынхаа их сурвалж болгоорой. Өнөөдрийн энэхүү 50 минутын гүнзгий аялал надтай хамт байсан танд маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Өөрийгөө таньж, өөрийнхөө агуу зан чанарыг өөртөө бүтээгээрэй. Энэ хүртэл сонссон маш их баярлалаа.